Гэлгээ. Дээцэс зэрлэг ирээд баггүй хугацаа өнгөрлөө. Чи ч хүн юу удаа суудаг юм бэ? Тэрийг мэдхийн дээр мэдсээр суугаач. Хэрэг явдал тийм амар бүтэхгүй л байна. Имбүү янчаанд дуртай. Хошууны хідэн түшимдийг өөрийн тал болгосон ч хошуу ноёныг дагсан хідэн нохот. Дээдсийн зарлиг үгүй гэх шалтгаар шүд зуусаар өдийг хүргэлээ. Төрийн цаазд харьт бол дээдсийн зарлигаар шидэд хэрэг биш гэдгийг чи нэг л умартаад тах шиг. Чамаг энэ олон жилийн турш тогтож хайрал. Миний бие өөрийн хэргийг умарчсан удаа нэгэхэн ч үгүй. Сэдсэн хандаяар Монголчууд тариа тарих газар хаглах явдлыг эсэргүүцсэн болж байгааг та мэдгэн зов. Түшээ таны хэрэг бол тэр газар хаглахтаа зөвлөх өчүүхэн зүйл огтхон ч биш. Нийшээ чиний зөв. Тэгэхдээ чамд энэ бүхнийг шийдэх ганцын зэрэг ухаан байгаа гэж найдаа. Та санаа амар буцагтун. Түшээ таны нутгийг өөрсдийн дураар онгичиж төрсөнд нь нуугдсан тэр их эрдэнсийг таваараа олзлох өдөр холгүй болсон гэж дээдэст бадтай мэдүүлэх. Би юу хийхээ мэдэж байна. Хар хахалт нэрвэгдээд ирсэн цагт шууд манайх болно. Ичээгт ганцар шороо алт эрдэнэс бүгдээр Монголын олон төмөхөх өдөр ингээд ирлээ. Тийм би та нар. Халах. Хүлэмт байх гэж. Танчт. Чи дэлсэн гэж бодно. Харахгүй. Чамд охин урцаяа хаваас миний татсан сэгсрийг бол тэр цагт би халахын үс түшээд хамыг
Хамаг авч чинь орчлоо. Босоор дүүмэн. Та бургасан тулдуур намайг харж ирсэн юм уу? Яг тэгэлж өгөх гэж хахад Яалаа гэжтэй. Ахын чамд мойл авчирсан. та манайхаар ирэхгүй яасан их удаа. Ахын доноо тайж алдуул актыг хайж хэд хоног яваад ирлээ. Та тэр ирлээ олов уу? Осон. Аав нь би юу? Байгаа. Таныг л их хүлээсэн хүн байгаа да. Миний дэ ахынхаа морийг барай зогсож байна. Ах нь ус аваад ирээ. Төмөрч хэрсэн. За. Яа, миний үг ядруу. Аггүй. За. Сайн сууж яваа. Минтээ амархан сайн байна уу? За, төмөрхөө ойрд үзэгдэхгүй хаагуур яваад байна. Доноо тайжин алдуул хэдэн актыг хайгаад хэд онцглоо. За, гэрэл орох юм. За. Амархан сайн байна уу та? Төмөрхөө. Өөдөөсөө миний хүү. Ойртөөр үзэгдэж харагдсангүй шүү. Ээжийнхний бие мэд сайн байна уу? Ижи минь сайн байгаа. За ямаатай мод болгор минь. Манайхаар ойртөөр үзэгдсэнгүй. За, хөгшин минь. Хүүд аягны амсар зуулгах нөөгүй юу чи? Хэл амныхаа ажлыг дараа нь болвол яасан юм бэ? Ийм л мөнгөнөө хүн шүү би. За миний хүү. Ижи жимс За. төмөр ах хүсэн. Та идэх үү? За ээж нь амсаж үзье. Болчоо. Энд чинь гашуун нь надад таарчаа юу да?
Төмөр минь. Цаан чин сүйд боллоо. Хүү минь. Ямар ч хатуу хорвоо автай. Гүй чи минь яагаа вэ? Юу болов? Бүрстийн ганц охин өөд болчихлоо гинэ. Яалаа гинэ. Самд манад бууж хэл дуулахад мордлоо. Харин сайхан охин. Харин сайхан охин. Ичи минь. Та сэтгэлээ амар байлах та. Одоо яа их. Хүн мороо юулээд гүрсэд аханд очиод ир. Тэгдэ хүү минь. Тэг. Дөнгөж 18 настай цэцэг цэврүү шиг охин юунаас болоод өнгөрчихв. Эжин жаахын зэгчглээ. Энийг толчин төгөөр. Зааж. Эртхэн мордтой минь хөө. Төмөрхөө. Мотон.
Иш хүмүн. Хүрээд ирдэг юу сайн юм бэ? Би тэд чинь хүмбэл байхгүй. Хэцүү л байлаа. Хүмүн сонсоод л ирвүү. Тэглээ. Ижигээсээ сонсоод нааш мордлоо. Гэлалаа хүмүн. Хөрхид муу далгар минь. Гүн сонтой байна уу? Сондой миний дөө ороод ир. Би болвос ташуун гэртээ дээл өмсөөгүй. Хар хүн шүү дээ. Магнасан дандацсан сууж багхан номын дуу сонссон хүн гэдгийг гүрсэд минь чийж гадарлах биз. Гэхдээ та бүхэн тохиосон энэ бэх үйлд өөрийн зүгээс чадан ядан гिचэлээ. Миний төлгөнд мууснаар танай охины насны хэмжил хараахан дуусах болоогүй байжтэй. Их л харлалтай зүйлтэй учирчтэй. Ямар тач бүлэшин хойчин зам мөр тэгшсэн болов гэж санаж байна та. Охинд чинь тохиосон тэр хорлол махан бодиг нь л эрхшигэд байх шиг байна. Тэгэхээр энэ зуны халуунд эскигээр туудаан байлгаад хэрэггүй. Маргаашийн өглөө цагийн сайныг удаж туулай цагт нутглуул. Юу гэсэн үг вэ үгүй мэн? Та битүү гатуу зүйл ирээд байхаар бид нар шууд хэлээд орхив. Бид чинь юмны нарийн учрыг ойлгохгүй бүдүүн баргаа хүмүүс шүү дээ. Өвгөн ах нь хэлэх зүйл байвал та шуудхан хэлж харил. Дүүд минь чухам юу тохиолдов? Юунаас болоод ийм явдал болчихвоо? Сондой ах нь өглөөр дээрээ та. Гэлалаа ах минь. Миний хөө маргааш туулаа зэгт гаргамаа гэдэг сайн сонсоо байж. Тэмээ үг ах минь. Би өглөөр тэрнэ. За.
Хүүхэн минь хэлэх зүйлээ надад бүгдийг хэлээд орох. Гүрсэдэ. Чи нэгэн цагт төрийн хард сэрэг явсан хүн. Юу эсийг үзээч та. Ихтэй л нэг сэтгэл цэвтэй юм хийчихсэн юм уу даа л гэж сэжигдэрүүд байх. Гөрөөнд явахтаач хөхүүл амтэн рүү сум бүү тавь гэж өвгөд минь сурагдсан. Тийм ашигтай юм би. Төрийн нэр дээдсийн зэрлэгтэй хүнд яр халтадгүй л гэтгсэн. Их нутаг элгэн садныхан төлөө эр биеийн чилээж явсны горлын юм байх та үгүй минь. Гүрсэд минь чиний хэрийн ирчүү цөөнгүй тулдаал. Энэ хошоо нутаг маань энэ зэрэгтэй яваа юм шүү дээ. Сэтгэлээ битгий зовоох. Бурхан минь ээ. Явал. Бурхан минь. Юу болов? Юу болов хүмүүс? Нохоо юунд боргоод байна? Гэмгүй аам. Хаяанд генад л хөвтөн. Муу хойлог маань бүр зүнөөш. За мэртгэн гэж ямар.
явлаа хүмүүс. Бурхан болооч орхиод явж байхдаа эргэж харж болдгүй юм шүү дээ хүүхдүүд. Хүү минь. Буйны мөрийг бодож хэд хоногт буун дуу гаргаад юөх вэ? Үлдсэн махаа ээжийн сайхан чанаа загсаач. Маа. Халуун мах холиг байх биш. Хүү нэртгэн хажуулъя да. Маргааш доноо тайж эсгээ хийн гинлээ. Тэнд очиж эсгээ таталцаа. Ямар учиртай зөвд вэ? Хөрхий бүрлээч юм бэ энэ? Үгүй. Өдөр түргэн лампны хоол болж дуусвал хожтой сайн гэдгүй л. Балта. Чи юу болов? Балта юу болсон бэ? Чөтгөр бор толгой чөтгөртэй болж. Энийг хөөм. Төмөр минь өглөө хадуугаа хураагаад явж байт. Нүцгэн чөтгөр. Юу? Балта. Нүцгэн чөтгөр. Нүцгэн чөтгөр гинэ. Аймхаа огч нь бүрлэж өхний шэрлэг харснаас л зайлахгүй. Тэрнээс л ажтай. Юутайч доноо таж яадаг хураагаад очив.
Бурхан минь. Бүү үзэгт. Энэ явж жирийн зүйл биш. Хинт хэлэх вэ? Курсад байгаа тэлээд ч дэмий явахтай. Ерөөсөө доноо тайжинд очив. Хэсгийг их гэж ирсэн олон хүн дунд төлөгч өвгнийг эрэг мэдэх хүн байж л таар. Өвгөн ах та минь цаа явж ирв. Мэдээ. Өөдөөсөө. За тайчтан. Эсхий сайхан болж явах шиг дээ. Өвгөн би хүртэл сэтгэл хөөрөөд ямар ч тааштай гар хүрээчих юм уу гэж та хүрээд ирлээ. Үгүй чинь. Өвгөн танаар эсхийний өрөөд хэлүүлэхгүй юм бол одоо энэ чинь өөдөө болохгүй л дээ. Өвгөн ах нь өрөөнөө. За. Хөлгөн хоньны ноосыг төө зузаан зулж, хурган хоньны ноосыг хуруу зузаан зулж, хурын усаар шавшиж, хурдан мордоор татаж хийсэн эсхий сайхан болох болтугай. Эсхий чамайг мялаая. За. Яснаа сатуу. Цаснаас цагаан болох болтугай. Ерөөд бат сайхан оршгэ. Таамархан сайн байна уу? Минь цаан байна. Төмөрхөө. Эсхий таталцах гэж ирээ юу хэ.
Би чиний надад хэлсэн зүйлийг бараг тааварлцлаа. Хөрхийн нөгөө үүдолосийн талаар л. За үг ах минь. Би үзээгүй юм өвчлээ. Урд өдөр аваач өргсөн бүрлээ чинь би өнөө өглөө босоо суучихсан байх юм. Ямар гээч ёров вэ? Яхаа мэдэхгүй. Таны хайжинд ирлээ. Заах. Чисэнсос. Юу тач олон бүлтэн болох зүг. Өвгөн биеэр энэ талаар сонсож байсан удаатай. Арай хиймдээ хөрнө гэж бодсонгүй. Өөдөлөө чи бид ад сэтгэл шүглвэл нохоо шууж хүндэтгүй л гэдэг. Тийм боловч өөдөлөө чи махан би тэр үед босоод байхгүй л учиртай юмсан. Чухамдан тэр босвол босоор олон болж байгаа тэр шүү. Юу нэ? Босоор олон. Тэгж босохдоо миний дууснаар 7 өдөр 7 шөнө тэгж суудаг юм гэлээ. Энэ хугацаанд амнаас унж хэлнэ. Сонсаар үзүүрэн газарт хүртэл орол босдог гэдэг. Заата. Ингээд боссон оролго. Хүн дэлтгүй юм гэдэг шүү. За хүмүүч отоморт. Гүрсэдид хэл хөрөг. Би эндээ үлдэж доной тайцтай уулзъя. Тайцтан хошуу томд ойрхон шүү дээ. Жохомэнд юу болоод байна? Тэр муу ёрой юм яахаараа нутаг хошуунд минь нүрэлдэг үлээ. Өшөөд ийдсэн. Миний санджуугаар энэ бол босоо оролон гарцаагүй мөн юу? Бидний дүнс яавс тэрнийг дарж дийлэхгүй гэдгийг бивэр дэдстанд баттая айлтгая. Яалаа гинэ. Хэрхээ хэн мэдэх болж байна? Энэ муу ёрын зүйлийг өтөр түргэн дарах хэрэгтэй. Ард түмнийг айлгаж ичээд хийхвч болохгүй. Дийдсэн болгоолт. Босоор олон босхон гарцаагүй болоод байна. Хэрхийг та мэд. Залуу ирчи далаа хүний хүрээ орж чойжин наванд учир байдлыг миний төлөөнөөс мэдүүлэх. Харин доноо таажтан та өвгөн төлөгчтэй энэ ёрын зүйлийг харгалзаж байна. За хичээе. Дэдстэн та болгоовол над нэг айлтгал бай.
Муу ярын зүйл нэгэнт мах бодит хүний биед шүглсэн юм бол тэрхүү мах биеийг л устгах болох шүү. Мэдээгүй. Тэрс нэг тийм санаан зоргоор болох хэрэг биш байх шүү. Далааг үний хүрээнээс хил иртэл минийхээр хийх түн. Харин асуудал горготвол богд дээдэст хил дуулахыг би дай. Доноо таажтан та бодсон зүйл байвал өөрийнхөө хийх түн. Ястай. Ярим. Яалтай лээ. Тачт. Чара та витер ингээд нэг дарж ихтэй гэдэж биш баха. Энэ чөтгөр чинь гүрсэд өвгөний өхөн гэх шүү. Хэлээд юх. Аль насандаа хийсэн үйл өөр юм болд. Угаас гүрсэд олигтой амтан биш л хэрэг. Тийм дээж өдийн насандаа ийм нүгэлтэй зүйл үзэж суугаа биз. За яргэн. Би лавар дүн нутаг шуунд маань ийм ярын зүйл тохиосон гэж дуулаагүй л. Гүрсдих гэж зүгээргүй л айл байгаа. Яаж зүгээр гэдгийг нутаг ус бузралсан муу сайнууд одоо ч бүгдээр өнгөр боллоо та. Буруу хашигч. Өвгөн минь бидний айл насанд үйлдсэн үүлийн өрийн болтоо. Муу хүмүүс бас л чимээ алга. Гайгүй л байхаа та. Хөшмөн санаа битгий зов. Хүмүн тун утахгүй хүрээд ирэх вэ. Харилэг минь тавтыг. Ганц үрмэн юмсан. Чамд охин урцаа хаваас миний татсан сэгсрийг бол тэр цагт би халахын ус түшээд ханы голомтыг сэрэн сандруулсан.
төөрчлсөн ганц зүрм нэмсэн. Хөгшин би тэрд үлдсэн ганц хүүгмэн өршөө. Ингээд хүү минь явсан хэрэг бүтвөө. Гүй хэцүү юм болж байна. Хошоо ноёны хэлснээр далааг үний хүрээ ороод ирлээ. Учир нь олдох үсттэй юм. Нутаг усаар л нэл гүрстэй ихнийг ярьсан ус. Яасан ч хэцүү юм бит. Тэр хэд маань мөн ч их зовж байна. Ингээд чойч навантангой байх юм уу? Навангой эцгүүг нээч юм. Охороо. Мен цаа явж байна уу та? Та дэшээс. Амар байна уу? За, сүрэг тарган сайхан цуцгааж байна уу? Сайхан цуцаж байна. За, хэргийн учир би их яаруу юм. Танаа хошуунд их гай түүтгэр тохиолсныг бог дийдсэн минь мэдээд намайг явуулсан билээ. Та цаа. Оо за. Манжи амбаныхны шийдвэргүйгээр ямар нэгэн үйл хийж болохгүй учраас би бадарчны дүрээр танаа нутгийг зорж ирлээ. Учир нь энэ голомтод Тэнгэрээс араасан их хүчин байна гэж үзлээ. За, та хоёр миний нэр усыг мэдээд хэрэггүй. Угаас энэ хошуунд кинч мэдэх учиргүй. За хүмүүс хугацаа багчгүй. Чи морд. Гурван алд нөхөх хүнийг бэлдэж ир. Хэрвээ хүмүүс асуувал манад нэг өвгөн бадарчин буулаа. Тэр хүн энэ ороолонг дарах юм гинэ гэж хэлнэ биз. За. Ийм гай тохиолдох нь танаа нутаг ус болоод хэн нэгэн хүмүүний үйлдээс болоогүй. Гарцаагүй тохиолдох байрлал байсан л гэж ойлгоо. Ороолонг дарах үед миний ам эрсдэхгүй их газаргүй. Тийм зүйл болвоос та хоёр эргэлзэлгүй энэ үлийг гүйцэл ёстой шүү. Хэрвээ миний ам эрсдэх юм бол миний цогсод хинч гар хурс болохгүй. Миний хэлснийг гिचэнгүүлэн дагаарай. За.
Би дуухан таны хэлсэн үг бүрийг ясчлан дагая. Энд гүрсэд ирж явна уу да? Халгаа! Заяа чи. Түмрүүд би энд байтчихгүй. Хүүхэд чануудаараа өсөө нүхэл бол өсөөлаараа хүм. За хүмүүс сэтгэл чанга байх ёстой юм шүү. Бид чинь тусгай захиастай олсод. Уган ах дээр яваад очаарай. Бидэнд ярих юм их бий. За. Төмөр миний хүсэрээрээ. Одоо бостоо. Үгүй. Би зүудлээгүй л байл та. Би зэрчгүй. Аль эсвэл би огт яваагүй лөө. Ижинд хэр морных нэмэлийг аваад уйчихсан байгаа. Халсан моринд нойтон өвс өмхүүлээд юу хөө гэж бодоод шонд уйчихсан. Миний хөө мацаа. Миний хөө төлөгчийн дочих юм гэв. Эртхэн ордоо тэр. Буцаад ирэхэд нь ээж нь чамтай ярих зүйл байгаа. За энэ чиний өвөг эцгийн тэний байгаа юм да. Чиний өвөг эцэг чинь халахтаяар алдартай гүртэн хүн байсан юм шүү. Өвөг эцэг чинь намайг баг залуу байхад өөд болсон. Одоо чухам яагаад гэдэг байсан мэдэхгүй юм. Намайг их л тооч энэрч явсан хүн дээ. Тэгээд өөд болохоос өмнө намайг дуудуулж. За чи надаас хойш миний удамд миний эд чадлыг
илэрхийг хүртэл чи энийг хадгалж яваарай гэж. Наад хөрөл элдний шинэ хуурхайг надад өгсөн юм аа. Нөгөө тал нь танайд байх учиртай. Ижиг чинь мэдэх үстэй. Юутаж чиний эцэгт өвгийн тэн эрдэм чадал илрээгүй. За миний хүү шодомортдоо. Ичидэн очиад наа зүйлээ үзүүл. Гүртэн онгорын илд эргээд өвлөхийн цагт хошуунуудагт маань элдвийн гай түүтгэр ад сэтгэрийн хорлол нүүрлэхгүй байх учиртай гэдгийг санаж яваарай. Аюу. За. Морддоо минь. За. Буянтаа сайн хүн байж тээ. Өдөртөө л өгөө болж. Яа гэж юм? Юу болов? Хүм. Чи бол өвөг дээдсийнхаа үүлийг үргэлжлүүлэх ганц хүн. Энэ өглөө өвөгт нь хамтдаа буугаад морцсон шүү. Цаг нь ирж дээ хүн. Би сурсан мэдсэн эрдэм үгүй. Нүгэл тар гөрөөчин хүн. Надад ийм хөв байх гэж юу? Байдгүй яах вэ хүн? Гүртэн хүний эд чадвар үе үлэрч удам дамждгийн гинлээ. Гал улаан гэрэл биегтэн бүрхэж хурдан хээр мөртөн газраас тохой хөндий явж үзэгдсэн. Гэрт орж ирээд унтахт тань тэр гэрэл үгүй болсон. Ясаа хүсмэ. Уршоо.
Үгүй ч үгүй. За юу болов гэж. Би нэг гараад ирье. Хөөс минь. Өршөө. Энэ бүгдэд би л буруутай. Өршөө. Миний л үеийн. Аава та юу ярина вэ? Миний өршөө. Муу ёрын үгээр босч байгаа. Одоо яах вэ?
Тамнэ. Эн чинь юу болох нь вэ? Учрыг гүйцэд угсангүй. Ямар тач бидэнд их гай нүрэллээ. Үүр тэмдгэрхээс өмнөх нь ноход шуугаад хонь мал майлалдаад бөөн чимээ шууган болов. Чон нохоо ирвүүгээд гарч хартал хажуу айлд маань ийм хизүү зүйл тохиожээ. Хажуу айлын маань хоёр охин өөд болчихлоо. Чи даруй холдсон дээр баг. Лавтай тахал биз. Ядарсан ардын адууг тууж ханахгүй болсон юм да. Гайгүй дээ та нарыг. Унаг дааг ихтэй ах талаг гэдэг энэ хідэ хадсахын маань голох үед цаад муусан хунхуузууд чинь гар цайлахгүйж мэтгэл нохож шүү. Одоо угаасаа өнгөрсөн. Энэ хэдийгэл эсэмэнд хэл хөвөө давуулж байвал баарав. Хэдэн сайхан акт нэмэ туучсан болчих. Би уг нь хэлсэн дээ. Сайн ноён хан руу ороод. Хэдэн сайхан акт туугаад ирсэн бол бидэнд хэрэгтэй л байсан. Энэ мө хэлгүй мөн шаламгаа хүн шүү. Чи бидгэрийг тамиг нэрх зурал цай бор хийлгэж чинь да. Лэд юу хөө. Хоёр чихэн сонсдогсон болж хэрэг болох юм дээ. За болохоо байлаа. Цаан чи хүн ирж явна. Нохоо долгомор ганц хүн ирж явна. Эний авал гэж. За. Энд сайн явуулж байна. За. Хаанаас хаа хүрч яваас вүлээ? Дааг сарваа голдуухан ижил буруу олон адуу тууж явах чинь. Бид ч энэ нутгийн улсалдаа. Харин та хаанаас хаа хүрч яваа вүлээ? Энэ нутгийн адуу биш л байна дахь. За тэр олон үг яах вэ? Би нэгэн адууг нутгийн зүг буцаалаа. Хэн хэндээ хал балгүйхэн шиг салцгаая. Ийм ч сайн ирс байх. За муу гуйлах чимээ. Чамд хамаагүй хатан чимээгүй. Бүрээрээ арилж үз. Хаац. Ийм би хаац. Яадаг гинэ та нар. За ах дүүнэр минь. Их нутгийн хил хөвөөгөөр сэтрхий тэвэн симхий самбай гаргахгүй гэдгийг түшээд ханы сайн эрийн хуваар сануулчихъя.
За хөөмөн. Чи одоохон морд. Төлөвчөнд очиод залаад ир. За тэгээ аав минь. Харин та хоёр маань гайгүй байдаг байгаа. Аав нь алцахгүй. Хүмүүс дүргхэн шиг авч үз. Таамаг хасаа байна уу? Тэмэглэв. Эдэ. Сайн явж ирв. Үсрэх яруу явах юм дэ. Өвг ах минь. Хэрэг мандсан шүү. Өнөөх гайхал чинь босоод явчихч. Тэр ч байтугай хордол төрчихсөн айлтайч таарлаа. Тийм учиртай юм би. Хоёул өчрийн болондоо яравчлахгүй болохгүй. Гэрт орё. Заахва. Боссон ролонгийн гүйдэг цаг нь бар цагт байдаг гэдэг. Мөн тэр цагт нь л тэрнтэй тулах хэрэгтэй. Өвг ах минь. Босод цагт нь яах хэрэг вэ? Тэр чи миний мэдэх хэрэг биш байхаа. Гүйдэг цагтаа л үзэгддэг. Түүнээс бус цагт нь үзэгддэггүй юм хэлээ. Хоёулаа мордно. Юун сэжигтэй газруудыг баримжаалж явах нь зөвлөхгүй. Хөтлөе. За. Юу нар орох нь юу? Амжаад нэг зоосгүй л гэдэг. За хүмүүс морд. Чи одоо мордод тэр баруун уулын хавцалт очив. Үгэн би энэ 100 хондонд очив. Ямар нэгэн зүйл олохгүй бол өглөөндөө уулзъя та. Хэрвээ оролттой учрвал заат. Учиргээс нь олдох би мордив. За.
Нохоо ороо. За хөө, ухаан орчих уу? Юу болсон бэ? Би хаана байна? Харин л тэ. Чухам юу болсныг чамаас л асуумаар байсан ч. Төлөгч юу? Өршөөрөө угаах юм.
Гялалаа ах минь. Ачихтэй нь үргэлж санаж явах болно. Ачсаад ах юу ах вэ дээд юм. Анхандаа хоёр биенээ хөнөөч гисэн улстай таарлаа гэж бодлоо. Ахын алдар хэм билээ. Ахыг нь Аюуш гэдэг. Түшээд ханы чон Аюуш гэх нь хэлбэгдээ. Халах даяар дурсагсан алдрыг тань бишгүй дуулсан ах минь. Аюушха. Хоёулаа эндээс зам салъя та. Дүүд нь гүйцэх ёстой үйл байгаа. Та мэдэх шүү дээ. За дүү минь. Эр хүний замын хүзүү урт гэдэг. Эргээд уулзах ерөөлт өдөр ойрхон байлгүй даа дүү минь. Эр хүнд эр хар сур гэдгийг. Энийг авдаа дүү минь. Гялалаа ах минь. Удахгүй уулзах ерөөл тавь. Өв гонгорын элдийг эвлүүлж тэнгэрийн зараалыг дагав би. Өөрийн эцэг бомын нэрээр өдөл ихтэй андгаалав би. Их нутагт минь дахалтрааж элгэн саданд минь хорлол болсон. Эрээгөө бузрын үндсийг таслах эрдэнэт элдийг минь амьлуулж оршоо. Өсгөөс өдийг хүртэл тэтгсэн өршөөлтөх Батхан хайрхан минь болгоо. Өнөөдрөөс өөхөх хүртэл шүтэлцэх өнөд мөнхийн хөх тэнгэр минь оршоо. Мөн хүн минь ирэх болоогүй юм болов уу? Мал тэжээвэл амд тусна гэдэг. Хүн тэжээвэл толгой тусна гэдэг л болж байгаа шиг байна. Үгүй та чинь юу хэлнэ вэ? Ичим та хэдэг чи ямар сайхан хэрэг вэ? Миний хүү.
Боломтой юм сах. Ганц өөр юм юм шүү.